За нэгэнт одоо кофарамд одоо хийнгээд манайх өрөг автсан байгаа. Нэгэнт товлогдсон хурал болох нь болно. Тийм учраас бүх яамд бусад газар холбогд хүнсний орой дээд хоройдууд одоо хариуцлагатай ажиллах шаардлагатай байгаа. За Монгол Улсын их хурлын КОП-той холбоотой төсвийг аль болохоор одоо хасахгүй байхаар анхаарч байгаа. Сая одоо бүх ажил сайн шиг ярьж энэ бэлтгэл ажил муу байгаа шүү. Сайд одоо яамныхан гүгээд байна. Гэхдээ нэг засгийн газрын төвшөнд их хурлын төвшөнд бол асуудал дээр бид нар бас шиглэлөө тогтоол гаргая. Монгол улсын хуралд ямар урайтай оролцох юм, ямар бодлого шиглэл барих юм нэг одоо маш тодорхой болох хэрэгтэй. Бэлтгэл ажил дээр одоо нэлээд сайн анхаарах шаардлагатай байгаа. Байнгаараа бол энд бүх чиглэлээр туслахад бэлэн байгаа. Манай байнгаараа нэг гишүүдийг бас анхаарч ажиллаараа бас хувийн хвшлийнх нь бас энд оролцож байгаа юм байна. Төрөний Залаатын яамд энэ МАХ-ийнх нь бас өндөр дээд түвшний одоо хөл авалт буудлын асуудлыг бид нэр шийдэж байгаа гэж ярьж байна. Би бас очиод танилцсан. Гэтэл тэрний нөгөө өндөр барилга буудал барьж байгаа юм байна шүү дээ. Энэ зөвшөөрлийг нь барилгын хөгжлийн төвийнхэн олохгүй байгаа юм байна. Энэ асуудлаар Батбаатар сая бас анхаарахгүй бол тэр өнөхөр бас өндөр дээд түвшний хөл авалтын асуудлууд төр нэлээд хамтарч ажиллана гэх тийм хувийн хвшлийнхэн бас оролцох тийм төлөвлөгөөтэй байгаа юм. Тийм учраас энэ дэр нэлээд хамгаалтын асуудлууд байж байна. Энэ дэр нэлээд анхаарад нөгөө талаар одоо бид сая их хурлын дарагтаа Казахстан явсан, ерөнхийлөгчтэй Киргиз, Тажик явхад тэр улсууд урилга эрт явуулаа бид нэр төсөвдөр чинь бас юм тусах ёстой гэдэг асуудал ярьсан. Би бас сайдад бас дамжуулаа хэлсэн. Энэ талаар бас анхаарч ажиллаад бэлтгэл ажил дээр нэлээд анхаарад хөрөнгө босох асуудал байж байна. Энийг эртхэн шиг шийдэхгүй бас болохгүй асуудал байж байна. Тийм учраас бид нар бас тогтоол байнгын тогтоол өгөөд ажиллах шиглэлөөх тал дээр анхаарат ажиллая. Бас ажлынгээс гаргая гэдэг хэлье. За энэ асуудал хэлж дууслаа. Ажлын хэсгийнхэнд бас баярлалаа гэж хэлье. За 3 дахь асуудлын өнөөдөр хурлаар бид нар нэлээд чухал үйлчлэлтийн бэлтгэл ажил КОП-ийн асуудалтай холбоотой нэлээд олон гишүүд асуулт асууж хариулт авсан учраас хурал сунжираад дараагийн байнгын хуралд авсан учраас 3 дахь асуудлыг хойшлуулж байна. Жиш сарды тэрэг. За байнгын гишүүд ажлыг ясганд баярлалаа. Хурал дуслаа.